За энэ олон гишүүнтийг энд хуваахад гарах үлдэгдлийг бол энэ нь бол шугам функц байгаа. Тэгэхээр шугам функц тууж байгаа үлдэгдлийг болохын тулд бид нэр безүүгийн теоремыг шууд ашиглаж болно. За хэрвээ энийг тэмцүүлэх юм бол x тэнцүү 3 гэж гарч ирнэ. Энэ 3 гэж олсон энэ тоогоо шууд энд нь буюу энд нь орлуулад үлдэгдэл нь гарч ирдэг. Өөрөөр хэлэх юм бол бидний олох гэдэг үлдэгдлийг r гэж тэмдэглэх юм бол энэ нь бол p3-тай тэнцүү байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол энэ 3-ыг орлуулна гэсэн. p3 гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэхээр энд байгаа x болгоных нь оронд 3-ыг орлуулна. Тэгэхээр 3-ын квадрат 3 зэрэг хасах нь 5-ыг үржих нь 3-ын квадрат нэмэх нь 3 нэмэх нь 9. За 3-ын 3 зэрэг гэдэг бол 27 болно. За энд болохоор 9-ийг үржих нь 5 гэхээр хасах нь 45 болох нь байна. Нэмэх нь 3 нэмэх нь 9. За нэмээд байгаагууд нь энэ хоёр нэлээд 30 боллоо. Энэтэй нэлээд 39 боллоо. Тэгэхээр 39-оос хасах нь 45 гэдэг бол хасах 6 гэж болно.